Хей. За сайн уу хүмүүсээ. Кофетэй яриад тавтай морил. Ойрд ер нь кофетэй яриа мараа хийгээгүй. Гэж нэг гоё тухтай тааваараа хов яриаг юм байна те. Ингээл нэг кофе тавиал хов бацдаг байсныг санаж байна. Мессенжер юм ярьдаг байсан шүү дээ. Ер нь аялалд гарснаас хойш би ч бас их завгүй алчихсан юм шиг байгаа. За ингээд би хавдартай болсноос хойш энэ хуванцрын хэрэглээ. За ер нь ингээл эрүүл мэндийн талаар илүү нухацтай ярьж эхлэдэг байгаа тий. Тэгэд та нар ер нь намайг яагаад хавдартай болсон гэж бодож байна? Тэг хүмүүс ингээл ковидын вакцин зөндөл юм ярьж байна л да. Одоо чинь энд ингээд хавдартай болонгууд л юунаас болсны нөгөө ингээд шинжилдэм байлээ. Гэтэ яг ингээд юунаас болсон гэдгийг ингээд бүр удаан хугацаанд шинжилгээгээр гарч ирнэ гэсэн. Тэгэд хамгийн түрүүнд генетик үү те одоо ген үү гэдгийг судалт юм байлээ. За минийх бол ген биш байсан. Одоо тэгэхээр өстой жинхэнэ вакцинаас болсон уу, хуванцраас болсон уу, те өдөр тутмын одоо юунаас болсныг үнэхээр мэдэхгүй шүү дээ. Яагаад гэвэл хавдрын эс чинь миний нэг биеийн эс ингээл хувьсаж өөрчлөгдөл хорлолмоо олчихсан те. За тэгэд би ингээд яг өвдөөд надад хамгийн түрүүнд бодогдсон юм юу вэ гэвэл уусаа яг хүн ингээл амар их өөрөөсөө яагаад яаж хаана гэл ингээл асууд юм байл л дээ. Одоо хүртэл би ингээл яг хаана би алдсан бэ гэл ингээл байнга бодол идэг байхгүй юу. Тэгэд дараагийн нэг бодсон юм юу вэ гэвэл за ер нь би ингээд одоо хөх юм байна. Миний ард юу үлдэх вүлээ, хүүхдүүдтэй юу үлдэх вүлээ те. Гэл ингээл хүн чи яг ийм үед маш их тийм юм боддсон байлээ. Тэгээ те намайг хүчвэл нэрээ энэ ингэчих болоо тэгчих болоо байр хоол за ингээд нэг байр авчи энэ тэрэг ингээл орох оромж бэлдэх мэлдэх ээж л хүн болсон хан тэгэл яг иймэрхүү юм дээр маш их төвлөрдөм байлээ. Ээж хүн ч гэсэндээ хүүхдээ 50 өгтгөө л юм байна гэдгийг ойлгож авсан. Хүүхээсээ өмнө те хүүхдүүдтэй юу үлдээх үү, орон гэртээ болгочихсан, нэг юм ингээ эхлүүлээд үлдээчихсэн гэдэг тийм бодол одоо ингээд хөлтөө тэнцэж байгаа үед яг тийм бодол орж ирд юм байлээ. Өөрийгөө яаж идэх үү, энэ өвчнийг яаж давж гарах уу гэж боддгоо юм байлээ шүү дээ. Хамгийн түрүүнд за хавдар бол юм тий одоо 4-р шат бол айгу ороодчихсан. Тийм учраас одоо ерөөс ард юу үлдэх вүлээ л гэж боддсон юм байлээ. Тэгэж бодож эхлээд за дээрэс нь хаана юун дээр алдсан, яаж би яагаад гэд ингээд стресстэд өдрөө алга стресстэд нөгөө стрессээрээ эргээд ингээд хавдраа хооллоод би чинь бараг бүр ингээд өөхөд бэлэн болчихсон байсан шүү дээ тий. Яаж өвдөлт мэдрэхгүй хамгийн хурдан өөхвэ гэдэг яг тийм бодол надад байсаахгүй яг тэр үед би ч одоо бүр ингээд амар болчихсон байлаа шүү дээ. Хэдэн сарын өмнө тий. Тэгэд би яг юу гэж бодож байсан бэ вэ? Үнэхээр яг тийжэл бодож байсан. Яаж хурдан тий ингээд өөхөх хүртэл бас нилээ өвдөх юм байна. Нилээ бас ингээд те зовх юм байлээ. Чи ингээд лалхан тутамдаа бүр ингээд секунд болгонд өвдөл мэдэрч байгаа байхгүй юу. Тэгээд яг тэр үед л юу гэж бодогддөг вэ гэвэл яаж хамгийн хурдан өвдөлт мэдрэхгүйгээр одоо амархан өөхөх вэ гэж бодогдд юм байлээ. За тэгээд бодоод сууж яснаа бодвол одоо ингээд тэг кофе уугаад азтай ингээд сууж ин тэ. За тэгээд яаж босч ирсэн бэ гэвэл мэдээж би өөртөөгөө тархитайгаа хамгийн түрүүнд ажилласан. Тархитайгаа ажиллаж ижил ерөөсөө бид нар амьдралаа өөрийгөө өвчнийг ялдсан байна гэдгийг бас ингээд дахиад энд батлаад явж ин л та. Одоо хүртэл ингээд бодоол байгаа байхгүй би. Яаж те хуванцар байсан уу? Би ч одоо аялалд гараад зөндөө хуванцар хэрэгэлсэн шүү дээ. Ерөөсөө ингээд бүх зүйлээ хуванцар пластикаар сэлсэн те хагарахгүй гэл дээрээс нь ковидын вакцин байсан уу за тэгэл ингээл ухаалт хүчөөл ингээл бодоод хахад яг тэр үед бид нарт ингээд ковидын вакцин хийлэхгүй байх боломж байсан юм уу? Манай энд бол бүр ингээ албатан хүчээр хийсэн шүү дээ те вакцин хийлгээгүй бол ажилдаа явж чадахгүй гадуур хоол идэж чадахгүй бүр ингээ дэлгүүрч орох бараг хэрэггүй байлаа шүү дээ. Тэр үед боломж байсан юм. Одоо фэйсбүүк дээр ингээл хүмүүс орж ирэл те тэн нэг минь чи вакцин хийлгэсний хажингоор хор гаймаа гэл ингээл бичдэг байхгүй юу? Тэгээд би боддتي энэ хүмүүс яагаад яаж вакцин хийхгүй үлдсэн бол тэр үед вакцин хийхгүй боломж манай Монголд жишээ нь байсан болов. Одоо жишээ нь та хэд өдөнд
цэцэн илгээгүй үлцэн хүмүүс байна уу? Зор комментээр бичиж хэлдээр зайгүй сонирхолтой санагдаад байгаа байхгүй. За дараагийн нэг юм би одоо ингэж өвдснөөс хойш бүр эрүүл мэндэд 100% анхаарч эхэлж байгаа. Ингээл орондоо хөвтөж явах үедээ судалгаа яагээл те. Юу ингээд хүний бие хор учруулад байна. За юу бид нарыг ингээд алаад байна. Өдөр тутамдаа бид яг юун дээр алдаад байна гэл ингээл судлаал байна л та. За сүүлийн үед одоо ингээд Европын орнууд за ер нь одоо жишээ нь Австралиас эхлээд хуванцар хэрэглээ, пластик, за энэ хит боловсруулсан хүнсэн дээр бол маш сайн анхаарч эхэлж байна л да. Одоо ингээд дэлгүүрлөө ороход органик даав те Австралид хийсэн даав гэл ингээл даавн бүтээгдэхүүнүүд хувцас хунар жишээ нэг л байж байгаа жишээ нь те. За эргээд сошиалор бас маш олон хүмүүс одоо инфлюенсерүүд эмчнэр ялангуяа их ярьдаг болсон байна. Юу идэт байгаа чинь хорьён те хуванцрын хэрэглээ яагаад биднэрт ингээд нөлөөлөд байгаа өдөр тутам. За энэ бол маш чухал байгаа юм л та. Тэгэхээр ерөөсөө бидний өдөр тутмын одоо энэ хэрэглээ гэрт амьсгалж байгаа агаар, идж байгаа хоол, хүнс, ууж байгаа ус, өмсөж байгаа хувцас бүгдээрээ хуванцар болчихсон байгаа. Одоо ингээл гэрээ тойруулаад хараа л да тий. Тэрээс бүх юм баг хуванцартай. Бүх юм одоо ингээл сууж байгаа буудан унтж байгаа орноос ч эхлээл бүгд хуванцар аахгүй. За тэгээд ингээд одоо хуванцрын талаар тэгээд видеого үзчихээ судлаад үзэхгүй тий. Netflix дээр Plastic Detox гэдэг докюментари кино орсон байгаа. Тэрийг үзээрэй. Тэндээс бол маш их юмыг ойлгож аавна. Тэгэхээр ерөөсөө л бидний биед доголдол үүсээд байгаа. За энэ гормон дааврын өөрчлөлт гараад байгаа. Дээрэс нь бидний ментал асуудалтай болоод байгаа. Дээрэс нь хавдар үүсээд байгаа чинь ерөөсөө хуванцраас бас болж иж болох юм тий. Тэгэхээр хуванцар хүний биед ямар хортой юм бэ? Энд дэр нэг хүн болгон ач холбогдол өгөхгүй л байгаа л да. Одоо юу гэдэг хүн өөрөө өвдөлт мэдрэхээс нааш юмд ингэж бүр гэж анхаардаггүй те. Одоо жишээ нь би энд ингэ сууж штэ те. Эмчилгээ илгээр ингэ хавдартай ингэ хавдрын эмчилгээнд дарлуулаад сууж штэ те. Хэрвээ би 2 жилийн өмнө яг энэ чиглэлээр ингэж судлаад яг ингээд олонд ингээд мэдээлээд эсвэл өөртөө ингээ хэрэгжүүлээ те. Идж байгаа аяга угааж байгаа порлоно за хоол хийж байгаа хайруулын тавгнаас ингээд солиод эхэлсэн бол магадгүй би өнөөдөр хорд хавдаргүй ч байх боломжтой. Мэдхгүй шүү дээ те. Бас л бодууштай санагдаж байгаа. За нэг ач холбогдол өгөхгүй байгаа гэдээ ярьсан те. Хүмүүс зөндөө байгаа шүү дээ одоо. Энэ хүүхийг л ярьжлаа те. За нэрэ пластик чи юм уу гэсэн гэл ингээл бодоол өнгөрчдөг те. Одоо манайд нэг байна. Манай нөхөр нэг тийм ач холбогдол өгдөггүй байхгүй юу? Дээр энэ дээр ингээ бүр маргалдаа. Өнөөдөр хүртэл би ингээ судалгаа харуулж байгаа байхгүй юу? Энд ингээ те эмэгтэй эрэгтэй хүмүүсийг шинжилээд за эрэгтэй хүний үрийн шингэнээс эмэгтэй хүний дөнгөж төрсэн ургаас ихсээс ингээ пластик гарч ийн чи энд юу гэж бодож байна гэ би ингээ нөхрөөсөө асууж байгаа байхгүй юу? Харин тийм ээ гэл ингээл өнгөрч байгаа байхгүй юу? Тэгсэн хэрнээсээ л галтгаанд очивол би энэ ямарч ингээд аягаа угааж чадахгүй байна те. Би нөгөө юм модон багс магсаар бүдэлсэлцсэн байхгүй. Тэгсэн чинь би ерөөсөө энэгээр чи аягаа угааж чадахгүй байна. Би дэлгүүр явж тэр нөгөө хуужаа хэргэлдэг байсан. Одоо нэг юм иштэй савн дотор нэгээд ингээд угаачдаг. Спонжаа авч хэргэлмээр байна гэл өглөөл эхэлж байгаа байхгүй. За тэгээ би асуудлаа. Яагаад ингээд хүмүүс нэг ач холбогдол өгөхгүй байгаа гэж бодож байна. Эсвэл яагаад хүмүүс одоо хүртэл хуванцраа ингээ хэрэглээд байгаа гэж бодож байна. Гэсэн чинь манай хүн шууд хэлж яана л та амархан болохоор гэж байна. За тэгээ бид хоёрын маргаан бүр ингээ цаашаа үргэлжлэн явлаа. За окей чи амархан амьдралыг сонгоод тэ хэдхэн жилийн дараа өөхөх чи энэ сонголтыг хийж байгаа юм уу? Би ингээ асуусан чинь гацснаа. Мэдхгүй би зүгээр л тэр талаар бодохгүй байна. Энэ мөчөд би энэ аяг угаахад надад ингээд амар хэцүү байгааг л би бодож байна. Тэгэхээр яг ингэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа байхгүй тий. Зүгээр л яг одоо өөрт хялбар байгаа сонголтыг л өөртөө хийж байгаа тий. Эсвэл яг одоо гараад гой харагдаж байгаа. Өнөөдөртөө альсэл хэн нэгэнд одоо баян болж харагдаж байгаа. Тэр брендийг, тэр логотой, тэр хуванцраар хийсэн хувцсыг л сонгож байгаа. Тий. Тэгэхээр ерөөсөө 5 жилийн дараа, 10 жилийн дараа миний эрүүл мэнд гэж бодохгүй л энэ л да яа
магадгүй 5-10 жилийн дараа амьд байх үгүй гэж мэдэхгүй л бодохгүй л байгаа хэл та. Дараагийн нэг миний ухаарсан ойлгоод явж байгаа зүйл бол бид нэр ингээл сайн ээж аав бахгаал, сайн эхнэр өөр хүүхэд байх гал те мөнгө ерөөсөө мөнгөтэй л олчвол би сайн ээж, мөнгөтэй л олчвол би сайн хүн те би тийм кул болж харагдах гэдэг нь шүү дээ. Ерөөсөө л сайн ээж аав охин өөр байх чинь эрүүл байгаас те эрүүл байж ээж би ингээд босод бүгдийг хийх боломжтой. Одоо би ингээл маш их юм бодож төлөвлөөл ингээл хийх санаа байвч босч ирэл заримдаа галтоогоо алхаж ороод сүлдээ дунждаг байхгүй. Бүр ингээл толгоож даахгүй утсандаа ч хүрэх тийм тэнхэлгүй болол унцдаг. Ялангуяа би ингээд өдөрт за жишээ нь нүүрээ бодчих юм бол жоохон ингээд одоо нөгөө хими эмчилгээтэй байгаа болохоор би маань бүр ингээд маш эмзэг болчт юм байна л да. Бүр ингээд беби болчт юм байна. Тэгэл би ингээд нэг өдөр тэ жоохон ингээд бодис модтой нарны тос альсвал нүүрний будаг за альсвал тэ одоо ингээд полиэстер энэ төр говц өмсөх юм бол би тэр 7 хоног миний толгой ингээд манраад дөнхүүрээд ингээд үнэхээр юу ч хийж чаддаггүй. Нэг тийм тарих ингээд ардаа базлаад байгаа юм шиг ингэж өгдөл тэ. Нөгөө хими урвал бид явагдаж байгаа дээр дахиад гаднаас нь би ингээд хими урвалтай ч юм уу эсвэл юм бодистой бүтээгдэхүүн ингээд оруулахад би рүү шууд ингээд нэвтэрч орж байгаа надад одоо ингээд мэдэгдээд байгаа байхгүй юу. Тийм болохоор би энэ талаар илүү ингээд хүчтэй яриад байгаа. За тэгэл тэр эргээд миний хамгийн түрүүнд тархинд нөлөөлж байна. За эргээд биеийн маань дархлаанд нөлөөлж байна. Буцаал ингээл те амар идэтэй юмнууд гараал тамир тэнхээгүй болол сулдаал гэл унцдаг. Тэгэхээр энэ бидний өдөр тутамдаа хэрэглээд байгаа энэ бодис, идэж ууж байгаа хоол, хүнс, арьс арчилж байгаа бүтээгдэхүүн, нүүрний будаг ямар хортой байдаг юм бэ гэдгийг ингээд өөрийн биеэр мэдрээд явж байгаа болохоор хүмүүст ингээд жоохон ч гэсэн ингээд мэдчихээсэ нэг хүн жилтхаа эрүүл байчаасаа гэд ингээд хэлээд байгаа. Яалтчгүй хүмүүс өөрийн биеэр тултлаа өөр дээр тэр зовлон эртлээ ухаарахгүй юм байна гэдгийг харж байна л та. Одоо тэ сүүлд би нэг пластикны за одоо тэ пластик ботлуудыг боловсруулад хэд хөндөрт халаагаад за тэгээд химийн бодис химийн урвалд оруулаад утас гаргаж аваад тэр утсаар яаж ингэж бидний одоо өдөр тутамд өмсөж байгаа энэ хямдхан хувцснууд тэ пластик, полиэстер, нейлонын хувцснуудыг хийж байгаа талаар видео хийсэн. За тэр видео нилээ явсан сошиал. Тэгээд тэндээс ингэж харж байгаа тэ дахин боловсруулалт штэ наадах чинь чи TikTok-оос видео аваад ирсэн юм өө гэлтэй. Тэрсээ юун дээр фокуслаад байгааг ойлгохгүй ингээл комент чиж байгаа хүмүүс зөндөө байна. Тэгэхээр дахин боловсруулалт бидний бас нэг гайхалтай твшил хийсэн бол энэ дахин боловсруулалт тий. Гэтэ дахин боловсруулалт гээд өөрсдөө эргээд одоо эрүүл мэндэд халтай үйлдэл хийгээд гэсэн үг биш аахгүй юу? Өдөр болгоныхоо хийж байгаа сонголтоо хэрэглээгээ одоо бид нэр те өдөр тутамдаа хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнүүдээ арай жоохон байгаль дээлтэй арай жоохон эко болгоод өөрчилчих юм бол дахин боловсруулалт адилхан л ингээл арай жоохон эко болол явна штэ те. Дахин боловсруулалт гэдэг нь бид нэр эргээд те хор хэрэглээд өөрсдөө хөнөөгөөтэй гэсэн. Ер нь гэхдээ те энэ хүн төрлөختөн өхөж талд орж ижил байгаль дэлхий буцаад илүү одоо те эрүүлжих байх л та. Гэхдээ тэдний одоо нэг хүнийх нь хувьд бас хэдэн жил амьдарчмаар л шүү дээ тий. Тэгэхээр яг хүн болон ухаантай байх халбгүй тий шаардлагагүй. Харин хүн болгоныг л эрүүл байгаасаа гэж хүсэж байгаа. Начиг битгий ингэж зовоосаа тий. Сүүлд харамсаад яах юм? Ичнээ толгоогоо тогшоод гадаа гарч тэнгэр рүү чарлаад өвдөлт намдахгүй штэ. Ичнээ харамсаад уйлаад бахираад харамсаад ухаарад өөрийгөө л нэмж хөнөөнө гэхээс ирсэн тэр аль хэзээний ирчихсэн би болчихсон өвдөлт намдахгүй хавдар агшаад алга болохгүй тий. Тэгэхээр ерөөсөө миний өгөх гээд байгаа гол мессеж бол одооноос эрүүл байхтаа анхаараач тий. Одоо миний мэдэхгүй алдсан ийм зүйлүүд байна тий. Одоо хуванцрын хэрэглэнээс эхлээл ингээл зөндөө байна. Тэгэхээр чи битгий энэ дээр алдаач тий. Эрэгтэй хүний үрийн шингэнээс хүртэл микропластик гараад иштэй. Яах юм бэ те? Бидний бие дотор бид нар 7 хоногт банкны картны хэмжээтэй пластик идээд иштэй.
яах юм бэ те? Энд чинь эргээд бидний тархин, сэтгэл зүйд гормон, за цаашлаа те Дауны синдромтой, төрхийн гажигтай, ургийн гажигтай ингээд гажигтай хүүхдүүд төрөөд штэ. Яг энэ талаар хийж байгаа зөндөө хүмүүс байгаа. Одоо харьцангуй бас дэлхий тэр чигээрээ ингээд сэрээд те хүмүүс ингээд маш их ярьдаг болчихсон байна те. Бидний мэдгүй зөндөө юм байт юм билэ. Одоо жишээ нь ингээд бид нар ууж байгаа Coca-Cola-ны хайрцаг одоо энэ төмрөн лааз штэ. Бид нар төмөр гэж би ч гэсэн төмөр гэж боддог байсан. Тэр хүртэл лааздаг байхгүй. Төмөр биш. Зүгээр ингээд төмөр шиг одоо боловсруулалт хийцэн пластик. Тэгээ ингээд үзэхээр ер нь амьд явах баталгаа байна уу? Өөрийгөө л жоохон тархиа цэнэглэж мэдлэгтэй байж өөрийгөө л хамгаалахгүй бол ямар нэгэн бизнесийн хэн нэгний те бизнесийн золиос болол дуусахаар болчиход байна да. За тэгээ та хэд маань бас энэ талаар юу гэж бодож байгаа надтай хуваалцаарай комментээр. Тэгээд хэн илүү ухаантай байна, хэн илүү мөнгөтэй байна. I don't care те хинд хамаатай. Харин эсэргээрээ эрүүл байх те хин нэгэн эрүүл хин нэгэн одоо өнчрөл зовлон те өхөл зовлон мэдрэхгүй хэдэн жил үр хөвгтдээ ээж аавдаа харагдах бидний зориг штэ тийм үү. Аз жаргалтай хэдэн жилийг те гой дурсамж мэдрэмжтэй өнгөрөөгд энэ хорвоогоос буцгал бидний зориг болохоос өнөөдөр мөнгөний төлөө альсэл хин нэгэнд баян болж харагдах гал гой ганган хуцлаал ингээл яах юм те хөхтэй мөнгөтэй буцахгүй. Тэгэхээр бас бодгол ёстой асуудал юм шиг байгаа юм. Ядаж одоо те ингээд намайг дагаж байгаа хүмүүс маань жохон ч гэсэндээ бас энэ тал дээр анхаарлаа хандуулад өрөөхтэй гэр бүлээ авраасай гэж би бас хүсэж байгаа. Тэгээ тийм болохоор ч бас сошиал медиагаар энэ талаар илүү их ингээд яриад мэдээлээд байгаа. Мөнгөнөөс илүү бүр ингээд чухалчлаад яриад байгаа нь тийм учиртай. За дараагийн нэг хуваалцах мэдээ. Би органик одоо non toxic дэлгүүр нээсэн байгаа Монголд. За онлайн одоохондоо онлайн за манай ээж дэлгүүр нээсэн. Тэгээд ээжийнхаа дэлгүүр дээрээс бас ингээд хүмүүс очиод авч болохоор ингээд ажилуулад эхэлсэн байгаа. Тэгэхээр мэдээгүй хүмүүс явал бас те би энэ доор линкийг оруулж чинь description хэсэгт линкийг оруулж чинь бас ороод мэдээлэл аваад хэрэгтэй юм байвал бас аваад яваарай гэж бас хэлмээр байна. Түрүүн хэлсэнтэй яг өвдснөөсөө хойш эрүүл мэндэд маш анхаарал явж байгаа. За тэгээд яг юу бидэнд хэрэгтэй байдгийг биднэрт тэм их юм хэрэг болдгоо юм байна. Одоо жишээ нь арьс арчилгаа үрчлээгүй байхад хэдэн төрлийн одоо 5-6 төрлийн бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага байдгүй юм байна. Гэтэ би одоо бүр ингэж нүүрний арьсгүй болсон байхдаа мэдэрж байгаа байхгүй юу. За тэгээд бид нэр ингээд заавал ийм ууж өвчин намдаадгүй юм байна тий. Шарах сорви чинь бас ингээд ангааж болдгийм байна гэдгийг ингээд би өөрийнхөө биеэр туулаад мэдрээ туршлагаасаа ингээд хуваалцаад явж байгаа. Байглаас биднэрт ингээд баг бүх зүйлийг өнгөө өгсөн байхад бид нар хитрхи ухаантай болохоор өөр ингээд юм хайгаад те гой ганган гэсэн болгон бусад өөртөө хортой халгаатай болгоныг авч хэрэглээд ингээд яваад идэгэн биш шүү. Юу гэж бодчихээн. Яг л надад тэгж санагдаад байгаа байхгүй юу. Яг тэгвэл би одоо ингээл арьс бүр ингээл амар нүүр арьсгүй болцсон ингээл цус шүүрэлсэн ш миний арьс те. Тийм байхдаа би юу хэрэглэсэн мэй би юу ч хэрэглээгүй. Тэрс ингээд юм хэрэглэх тусам миний арьс бүр муухай болоод бүр ингээл тэгээ батхан ихсэл ингээл нөхнүүд нь ингээ бөглөрөөд бүр амар болсон. Би бүр өөрөө толинд хараад баян гутардаг байсан байхгүй. Яг тэр үеэс би ерөөс болий те. Юу ч хэрэглэхгүй. Зөвхөн усаар зайлал орхижээ. За тэгэл усаар зайлал нэг 14 хоноо л юу ч хэрэглэхгүй байгаал ирсэн чигээд буцаад өөрийгөө ингээ сэргийгээд эхэлж байгаа байхгүй юу. Ерөөсөө ингээ байгалийн гаралтай цэвэр энэ тоснууд, тосон бүтээгдэхүүнүүд чинь бидний бие ингээл шингээл идгээгээл ангаагаал хүчлээгээ чинь ингээл алга болгоод байх бас боломжтой юм байна гэдэг би одоо энэ хонхшооны тос нүүрэндээ хэрэглээд ойлгоод явж байна. Энэ хонхшооны тос чинь одоо байгалийн гаралтай витамин Э тий одоо ретинол гэж ярддаг тий ретинол юм бэлээ штэ. Тэгээд одоо бүр ингээд арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй баг юм хэрэглэхэ болсон. Зөвхөн тусаад өгөхөл нарны цэцрэхэл болоо. Өөр юу ч хэрэглэх шаардлагагүй юм байна. Будаг мудаг
одоо шиг яг бием юу бол төв гэд болсон. Өөрөө бодож гоё харагдсан ч ялла гоё харагдаагүй ч ялла тий гэж боддог болоод байна. Гоё харагдчих гал хичээдэг байсан юм шиг байгаа. Тэгээ би одоо миний хувьд бол ингээл сэхмэхээ нуух гал юу тийм зан кремээр юм тавиал явдаг байлаа шүү дээ. За тэр юм өрхвэнэд имчилгээ маань яхав дэжгүй явагдаж байна. Тэгээд 2-7 хоног болгоно ийм циркэлд орсон ч юм уу. Гайгүй ингээл имчилгээнд ороод нэг мужирч унаал гайгүй босч ирж идэл дараагийн имчилгээ болоо. За тэгэл имчилгээнд ороод буцаж унаал. Заримдаач нэрээ залхамаар санагдахын тэгээд надад одоо өөр сонголт байхгүй. Надад одоо ганц байгаа сонголт бол ерөөсөө л эрүүл болох. Хурдан хугацаанд гэд бас би яарад байгаа. За нэг одоо яг нэг ийм том зүйлтэй нүүр тулчих юм бол нэлээд цаг хугацаа орох юм байна. Ялангуяа энэ хавдар бол хэдэн жилийн процесс юм байна л гэж бодож байна. Тэгээд одоо бол баг дасаад хамт амьдрал явхаас өөр аргагүй юм байна гэж бодоод хичээгээл явж байна. Тэгээд гайгүй болоод ирэхээр жоохон контент ажиллаа хийж аваад буцаж унаал. Бидний бие чинь өөрөө зүгээр л юм төгс бүтээл байхгүй тий. Бүтээл тий. Өөрөө мэддэггүй тий. Тархиаш бид нар баг ойлгохгүй яаж байгаа штэ. Тэгээд би энэ тархитайгаа танилцах бас нэг видео оруулж чинь таад үзээрэй зэ. Бидний тархи яаж ажилтیں۔ Тий. Бид нар яаж тархиад тасгалж болвол буцаад тэрүүгээрээ амьдралаа хүснээ нөгөө мөрөөдлөө биелүүлдэг гэдгийг бас суралцаал явж байгаа. Тэгээд яг энийгээ бас одоо ингээл туршаал явж байна л да. Тархитайгаа л ерөөсөө ингээл байнга ажиллаа тий. Өөртөө одоо ингээл химийн тариач нь хор өстой хавдарвал хүлгээл ингээл би өөртөө хэлээд авах юм бол би маш хурдан доошоо ингээл сик болно тий. Эргээд би яг нэг амар байсан үеэсээ ингээл тий. Би даваад гарч чадна хавдар бол тий. Хавдрыг үзий ядахгүй хавдрал миний биеэс эргээд би одоо биеэ эрүүлжүүлнэ ингээл. Арс маань нөхөн төлж чинь ямар гоё ус маань унахгүй ургана гэлгээл. Өөртөөгөө яриад ингээл өөрийнхөө тархийг ингээд зөв тал руу ингээд тасгалжуулаад эхлэхээр нэрэл нөгөө өсч ургаал хүмүүсийг сармосч ургаал тий ингээл нөхөн төлжөөл нэг 2-3 сарын дотор шал өөрчлөж байгаа байхгүй юу. Тэгэл өдөр болгон тасгал хийгээл тий биеэ эргээл жоохон дэмжиж эхлэхээр хүний бие өөрөө зүгээр л гайх юм шиг. Үгээр илэрхийлж, үгээр тайлбарлаж болохгүй тийм зүйлүүд бас зөндөө байна. Зөндөө байна тийм. Зүгээр л гайх юм шиг. Бидний өнөөдөр амьд байгаа тэ амьсгалж байгаа. Өнөөдөр ингээд миний камерын өмнө та хэдтэй ингээд инээгээд яриа сууж байгаа. Маань л гайх юм шиг. Өдөр болгон бид нар ерөөсөө талархдаггүй. Хүн ингээд өдөр болгон талархаал бичээл тэ. Одоо өдөрт нэг ядаж 2-3 зүйлд ингээд талархаал бичээл ах юм бол хүний тарих яг ингээд эерэг чиглэл рүү итвчтэй юм байна л та. Одоо аз жаргалын гормон ялгараад тарих маань ингээд итвчээд бидний амьдралыг эргээд эерэг бүхнээр ингээд тэжээдэг гэж байгаа байхгүй. Энийг бид нар одоо манифест гэж хэлдэг та тий. Харин эсэргээрээ ингээд сөрөг юм бадаал сөрөг юм руу ингээд төвлөрөөл уурлал уцаарлал ах юм бол эргээд тарихчийн нөгөө тэр чиглэл рүү итвчээд эргээд буцаад ингээд сөрөг бүхнийг татдаг, соронц шиг татдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө бид нар тарихтайгаа л харьцаас орчвол өвдсөн ч одоо ингээд бас даваад гарах боломжтой л юм шиг санагдчихээн. Тэгээд мод зөгч ямар ч байсан хичээн. За бодит үннийг хуваалцаад явна. За бас эргээд хүн болгон эрүүл байхын төлөө хэдэн жилийн дараа тий хүнд нөхцөл байдалд орохгүй төлөө өнөөдрөөс идж байгаа хоол, хям, гоймон бүгд зүгээр л химийн хор тий судлаад үзээрэй. Ядаж ChatGPT-гээс асуугаад тий одоороос ингээл бүх юм боломжтой болчихсон, бүх мэдээлэл ил болчихсон учраас жоохон ч гэсэндээ судалдаг, мэддэг, хувцас сонгохдоо ч гэсэндээ арай жоохон тий эрүүл өөрийн биед халгаагүй материалыг сонгодог байгаасай гэж хүсэж байна. За мөн анхааруулж хэлж байна. Тэгээд бас нэгийг бодож хоёрыг тунгаана зэ. За ингээд нөхөө видеогоо өндөрлөе. Дараагийнхаа видеоор эргээд уулзъя да. Тэгээд би тархины mindfulness хичээл бас оруулж байна. Энэ хичээлийг үзээд бас өдөрт өөрийгөө ингээд сайхан тайвшруулаад сэргээгээд амьсгалын дасгалаа хийгээд байгаарай. Дараагийнхаа влогоор эргээд уулзлаа. Түр баяртай.